За сайн байцгаана уу? Манай Dark Imbe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Imbe гэд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой гэж хэлье. За тэгээд өнөөдрийн ярих хэрэг нь 9 настай 2 хүүхэд гадаа тоглох гэж гараад хизээч буцаж гэртээ ирээгүй талаар ярина. За тийм учраас хэрвээ хүүхдэд тохиолдсон хэрэг сонсомооргүй байх юм бол өнөөдрийнхөө дугаарыг алгасаарай гэж хэлье. За тэгээд сонсож байгаа хүмүүстээ 2 охиноо танилцуулъя. Эхний охиныг Karen Haraway гэдэг, хоёр дахь охиныг Nicola Fellows гэдэг. За Karen бол 1976 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн 3 хүүхдийн дундх нь болж төрсөн. Хамгийн сайн найзыг нь Nicola гэдэг. За Nicola бол 1977 оны 2 дугаар сарын 22-нд төрсөн. За энэ хоёр охин бол хоёулаа өөрөөр сургуульд явдаг байсан ч гэсэн хөршөөдөөсөн болохоор өдөр болгон гадаа тоглож маш сайн найзууд болсон. За Nicola Karen бодох юм бол хамаагүй бусадтай нийтэж харин Karen болохоор чимээгүй даруйхан талтай гэж ээж аваад нь бол дүрсэлж хэлсэн. За энэ үе бол 1980-ад оны үе байсан болохоор ээж аав нар нь хүүхдүүдээ найзуудтай нойрхон цэцэрлэгт хүрээлэн одоо парк тоглоомын талбай эдэрл бол чөлөөтэй явуулцдаг санаа зовоод байх юм байдгүй байсан. Тэгээд энэ хоёр Английн Brighton гэдэг хотод амьдардаг. За энэ хот бол маш тайван хот бөгөөд 2025 оны хамгийн жаргалтай одоо дэлхийн 15 хотын бүр 11-д нь орсон ийм хэрэг энтер гардаггүй тайван хот юм билээ. 1980-ад оны үед хоёр охтууд Moselcombe гэдэг хэсэгт амьдардаг. За энэ хэсэг бол орон сууцны хотгонтой адилхан ийм хэсэгт амьдардаг байсан. Энэ үед маш олон айлуудын эдийн засаг муу байсан учраас хажуу сул өрөөгөө төрөөсөлдөг. За тийм ч болохоор Николагийн гэрийнхэн ч гэсэн 20 хэдтэй нэг залууд бол нэг илүү өрөөгөө төрөөсөлдөг байсан. За ингээд 1986 оны 10 дугаар сарын 9-нд Nicola өдрийн 330 минутын үед хичээлээсээ тарж хурж ирээд гэртээ байжсэн чинь нэг хоёр хос гэрийг нь хаалгыг нь тогшсон. Өрөө хөлсөлдөг залуугийн нэрийг бол Дөөгэ гэдэг. За энэ хоёр хосууд бол нөгөө өрөө хөлсөлдөг залуугийн найзууд нь болж таарсан. За тэгээд энэ хосын эмэгтэй нь болохоор жоохон 16 настай охин байсан. Тэгээд яг энэ Moselcombe гэд хотгондоо гэх юм уу Brighton гэд хоттой нэртэй яасан гэсэн чинь байн ингээд өөр эрэгтэйчүүдтэй явуулдгаар айгүйх нэртэй байсан. За энэ үед бол 16 ахын настай жоохон хүүхдийг яагаад тэгээд том хүмүүс нь ялангуяа ингээд ийм илүү дутуу юм ярьж энэ хотхны бараг яамаа гэдэг хоч өгсөн. Станараа. За тэгээд ямар ч л байсан Nicola хаалгаа онгойлгоод Дөөгийн гэртээ байхгүй байна гэж хэлээд хаалгаа хаахта нөгөө охины чинь Slag гэд дуудсан. За Slag гэдэг нь монголоор юу гэж орчуулах юм бэ гэхээр олон эрэгтэйчүүдтэй явдаг эмэгтэй хүнийг хэлтэн билээ. За тэгээд өөрөө Николагийн хувьд бол тэр үгнийхаа ч утгыг мэдэхгүй зүгээр ээж ааваасаа эргэн тойрныхоо хүмүүсээс л сонссон үгээ тэр үедээ хэлсэн баг. За ингээд удалгүй 5 цаг болж Nicola сайн найз болох Karenтай уулзах гад гэрээсээ гарч явсан. Харин Karen болохоор сургуулийнхаа формыг тайлаагүй гэрээсээ энэ хоёр шууд гараад ойрхон байдаг нэг парк руу ролко унаад явсан. За энэ үед хоёр ээжүүд нь хоолоо ээжсэн болохоор охтуудаа нээх удалгүй хурдан буцаад хүрээд ирээрэй гэж хэлээд явуулсан нь харамсалтай нь хамгийн сүүлийн удаа охтуудаа амьдаар нь харсан тэр өдөр байсан. За энэ хоёр парк явж явах замдаа нэг бодон дээр авираад байж хахад нь хажуугаар явж исэн цагта хоёр өстө болгоомжтой байгаарэ нав модоос унчваа гэж хэлээд цагтаа өнгөрсөн. За энэний дараа охтууд Seafair гэдэг нэг жижигхэн дэлгүүрээс чихэр энтер авч идчихэд 14 настай таньдаг эгчтэйгээ тааралтаад нөгөө эгч нь ч гэсэн энэ хоёрыг орой олчин жоохон гэрийнхэн зүг рүү төхүүлээд өгөөдөө гэж хэлээд төхүүлж өгчөөд цаашаа явсан. За тэгээд яг гэрлүү нь хүргэж өгөөгүй охтууд өөрсдөө цаашаа явчих гэж хэлсэн үү эсвэл 14-т охин өөрөө бас айснуу төрчтэй бас л өөрөө жоохон
охин биш үү. Тэгээд ямар ч л байсан 14-т охин бол цаашаагаа яваад өгсөн. Ингээд удалгүй Karen, Nicola хоёрын ээжүүд охтууд нь ерөөсөө гэртээ ирэхгүй байхаар нь санаа зовоод бибинийхээ гэрт нь очиод танаад байна уу гэж шалгасан чинь байдгүй. Тэгэхээр нь хоёр ээжүүд нийлж агаад эргэн тойрных нь өөр одоо ангийнхан ч юм уу эсвэл хөршийнх нь гэрт нь байж магадгүй гэж бодоод гэрээр нь яваад үтсэн чинь охтууд ерөөсөө хаанч байгаагүй. За тэгээд хөршүүд нь бас тэр байрны таньдаг хүмүүс нь бүгдээрээ нийлж агаад гадаа гараад охтуудыг эргэн тойрноороо хайж эхэлсэн. Тэгээд хайгаад ерөөсөө олдохгүй болохоор нь ээжүүд нь 8:30 минутын үед цагтаа дуудаж цагдаагийнхан бол маш шуурхаа хоёр охтыг хайх ажилдаа орсон. Тэгээд гадаа маш хүйтэн байсан болохоор айгүй хурдан охтуудыг олох хэрэгтэй. Тэгээд нийт 200 гаруй цагтаа нарыг ойр хотны хот дүүргүүдээс авчираад тэгээ мөн нэстэг тэрэг хүртэл ирж охтуудыг Brighton хотын эргэн тойрноор бол хайж исэн. За тэгээд энэ үед Николагийн ээж нь бас шүнжэнгөө бүх айлуудын хаалгыг тогшоод таньдаг мэддэг хүмүүсээрээ орж гараад тэгээд эцэст нь 70 эргийн эргэн тойрноор явж агаад охин нь ингээд бүр олдохгүй үүр цааж ахт нь Николагийн ээж нь доошоо цөхөрч суугаад охиныхоо нэрийг дуудаад орилоод уйлж байгааг нь бусад одоо охтуудыг хайж исэн хүмүүс бол харж исэн. За ингээд охтууд ерөөсөө олдохгүй бүтэн 22 цаг болж байхад ирлийг хайж исэн Paul Smith гэд нэг цагта Wild Park гэдэг газар охтуудыг хайгаад явж исэн чинь нэг нохоогоо дагуулж явж исэн эрэгтэй Пол руу харангаа "Хүү чи наагаараа юу хийж байгаа юм бэ?" гэд цагдаагаас асуусан. За тэгсэн чинь нөгөө цагтаа ч нь болохоор өдөөс нь алга болсон охтуудыг хайгаад явж гинэ гэсэн чинь нөгөө залуу чинь "Өө миний нохоо үнэрч нохоо байсан штэ. Чи миний нохоог авч явж агаад хайлгах юм уу?" гэсэн чинь нөгөө цагтаа болохоор "Өө биднэрт угаасаа үнэрч нохоо байгаа. Полны газар руу заагаад тэр хэсгээр үнэрч нохооноор явж байгаа" гэж хэлсэн. За тэгээд дээрэс нь нөгөө цагтаа чи "Харин чи энд юу хийж явж байгаа юм бэ?" гэсэн чинь нөгөө эрэгтэй чинь "Өө би өдөржингөө бас охтуудыг хайж явсан. Тэгээд одоо орой болж байна. Гэртээ хард юм уу ядарч байна" гэсэн чинь нөгөө Пол цагтаа нь өөдөөс нь удахгүй ингээд харанхуй хүүтэн боллоо штэ. Ядарлаа мадралаа гэхгүй нэг хүнч гэхгүй чиний тусламж биднэрт хэрэгтэй байна. Үргэлжлүүлээд хайх хэрэгтэй гэсэн чинь нөгөө эрэгтэй Полд одоо нөгөө цагтаараа айгуу с ижигтэй нэг зүйлийг хэлсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр хэрвээ би ингээд тэр хоёр охтуудыг оллоо гэхэд тэр хоёр өгсөн байдалтай олчвол яах юм? Би л шоронд орох юм биш үү гэж хэлсэн. За мэдээж энэ нь бол цагтаад айгуу сонин санагдсан. Яагаад гэх юм бол угаасаа нуух зүйл байхгүй гимгүү хүн бол ерөөсөө тэгэж хэлэхгүй штэ. За яг ингээд энэ хоёрыг ярьж байгаа хооронд хоёр өсвөр насны эрэгтэй хүүхдийн дуу тэр аяар цуураадсан. За хоёр хүү бол энэ хоёрыг олчлоо гэж одоо аймод дүүрэн чанга орилсон. За ингэж орилохыг нь Пол нөгөө нохотойгоо зүг явж исэн хоёр залуучууд сонсоод шууд дуу гарсан зүг рүү бол гүйж эхэлсэн. Тэгээд нохотой залуу бол Полоос нөгөө цагдаагаас илүү хурдан гүйгээд явцдаг. Тэгэхээр нь Пол араас нь "Хүмүүс битгий ойртуулаарай. Хэргийн газарт ерөөсөө хурж болохгүй шүү" гэж араас нь орилсон. За тэгээд мэдээж цагтаад бол тэр нь маш сонин санагдчихсэн. Яагаад ингэж айгүй хурдан яарад гүгээд явчихваа гэд. За тэгээд Пол аймад руу гүгээд очиод харсан чинь охтууд нэг хідэн модны мөчөр доор нас орсон байдалтай олцсон. За Никола дээшээ хараад нэг өвдгөө нугалсан байдалтай. Харин Karen болохоор доошоо хараад гараа толгойнхоо хажууд тавьсан унтж байгаа байдалтай бол олцсон. За тэгээд Пол охтуудыг амьд байна уу гэд шалгахад охтуудын бие бол аль хэдийнэ хөрсөн маш хүйтэн байсан. За охтын нэг ээж нь цогцос олдох үед яг тэр паркт охиноо хайгаад явж исэн. Тэгээд нөгөө хоёр өсвөр насны хүүгийн орилох дуу гараад тэр зүг рүү ээж нь ингээд харсан чинь нөгөө цагдаагийн шар скотч байдэн штэ тейп. Яг тэрийг тэр хавар нь нааж эхлэхэд шууд л би ингээд охиноо алдчихлаа гэж өөрт нь бодогцсон гэсэн. Дараа нь охтуудын ээж аав нар цагдаагийн хэлц дээр очиж охтууд мөн байна уугүй юу гэдгийг бол батлах гэж очсон.
Тэгээд хүн бол хайртай хүнээ алдна гэдэг угаасаа л амар зүйл штэ. Гэхдээ ялангуяа ээж аав нар ингээд хүүхдүүдээ алдна гэдэг бол би бодохдоо миний хувьд бол хамгийн аимшигтай өвдөлт гэж боддог. Никола охины аав нь охиноо нас орсон байдалтай хараад карманаас 1 паунд гаргаж ирээд охиныхоо гартад натгуулад дэлгүүр ороод амттай юм авч идэрэй гэж хэлээд моргоос гарч явсан. Үнэхээр харамсалтай энэ бол бүр. За энэний дараа охтуудын цогцыг задлан шинжлэх рүү явуулж өгсөн шалтгааныг нь тодруулахад боомлуулж өгсөн байна гэж гарч ирсэн. Тэгээ мөн нас барахаас өмнө хүчндүүлсэн ба дараа нь бас хүчндүүлсэн гэж шинжилгээгээр бол гарч ирсэн. Тэгээд ийм хэрэг хийсэн хүн бол бүр балиар замаа минди бүр хэлэх ч үг болтохгүй. Яаж тийм хөрхөн хоёр жоох охтуудыг нэрээ ингэж чаддаг байна л гэж бодогдсон нэр намайг орчуулж яах. За охтуудыг алсан хүн нь ямар нэгэн зүйл хэрэглэхгүйгээр гараараа боомлж алсан. Бас цагдаагийн үдснэр бол аллаг гарахад охтууд цуг байсан. За хэрвээ цуг байсан бол нэг нь нөгөөдөхтөө ямар амар зүйл зохиолдож байгааг хараад дараа надад ийм зүйл тохиолдондоо гэж бодоод хүлээж исэн гэхээр ямар их айдас одоо мэдрэгдсэн болоо гэж хэлсэн. За охтуудын оршуулга нас барснаас нь хойш нэлээд хэдэн сарын дараа болсон. Яагаад тэгэхээр задлан шинжилгээ энтер хийжсэн болохоор. За охтуудын оршуулганд маш олон хүн очсон, эрэл хайгуул хийжсэн, цагдаа нар ч гэсэн очсон. Тэгээ Мусберг хотхныхан тэр чигээрээ очсон гэж хэлж болно. За охтуудыг хажууд нь яг адилхан өнгөтэй 2 өөр авсанд хийж оршуулсан. За ингээд иргэд бол цагдаа нарыг маш хурдан ажиллаж, хурдан сэжигтэн баривчилж ав гэсэн дарамт бол цагдаа нарт маш ихээр ирж исэн. Цагдаа нар ч гэсэн хурдан ажиллаж нийт 2000 хүнээс мэдүүлэг авч байгаа. Тэрэн дотроос хамгийн сэжигтэй гэдэг нэг хүнийг гаргаж ирсэн нь Russell Bishop буюу одоо нөгөө нохотойгоо явж байгаад Пол гэ цагдаатай таарсан залуу болж таарсан. За Russell-ыг жоохон ярихад Russell бол 20 настай Brighton Англид төрж өссөн 5 хүүхдийн хамгийн бага нь. Тэгээд энд тэнд дэл сул ажил хийж явдаг. Хаяада машин засдаг гэсэн. Охтуудын амьдардаг байсан газраас 20 минутын зайтай газар найз охин болон хүүгийнхээ хамтаар амьдардаг. За тэгээд би нөгөө анх эхэлж ярьж байхдаа Николагийн гэрт нь 1-2 хос ирсэн гэд тэгсэн шүү дээ. Тэгээд тэрнийх нь эрэхтэн энэ Russell Bishop болж таарсан. Тэгээд тэр үед 16 настай охинтой өөрийнхөө одооныхоо найз охиныг хуураад тэр үедээ явж исэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед Никола найз охиныг нь Slag гэж дуудчихад нөгөө хаалгаа хаачдаг. За тэгээд уг нь л охтууд тэр өдөр Wild Park руу ерөөсөө явах ёсгүй байсан билээ. Ээж аав нар нь хүртэл битгий тийшээ ганцаараа яваарай гэж хэлсэн ч охтууд тэр өдөр явхаа шийдсэн нь бол маш харамсалтай, маш буруу шийдвэр байсан. Тэгээд одоо яаж мэдгэвтэй угаасаа ийм амар юм болно гэж жоохон хүүхдүүд л юм чаа. За тэгээд дээрэс нь Russell-ыг явталтай энтер гэхгүй юм бэжж 16 настай жоохон хүүхдийг явталтай байлаар гэж одоо тэр хотхныхын том хүмүүс ярьж ийм муха сурхал тараадаг байсан. Тэгээд тийм том хүмүүсээс л угаасаа Никола Slag гэдэг үгийг сонссон байж таараа тэрнээс 9 настай хүүхэд яаж мэдгэвтэй л гэж надад бол бодогцсон. За тэгээд Russell-ийн хувьд гэх юм бол 162 см-тай намхан учраас тэрнээсээ ичдэг, өөртөө итгэлгүй, хичээлдээ таараахан сурдаг байсан ч гэсэн хөгжилтэй нийтэж гэж таньдаг хүмүүс нь Russell-ыг бол дүрсэлсэн. Russell бол цагтаа дээр хулгай дэрэм хийсэн гэсэн бүртгэлтэй бас өсвөр настай байхдаа өөрөөсөө бага дуу охтуудыг эвгүй газар нь хүрсэн гэсэн бүртгэлтэй байсан. Тэгээ цагтаа нарт яг Russell-ыг хийсэн гэсэн нотлох баримт байхгүй байсан ч гэсэн ганц сэжигтэнд байсан болохоор шууд цагтаагийн хэлцээр дуудаж аваад бол байцаалт авсан. Тэгээ Russell хэлэхдээ охтын аллаг гардаг өдөр би охтуудыг харсан. Бүр хаана юу хийж ирснийг, хинтээ ярьж ирснийг хүртэл та нарт хэлж чадна гэж цагтаа нарт хэлсэн. Тэгээ цагтаа нар Russell одоо яагаад энэ хоёр охинд ингэж их анхаарал тавьсныг гайхсан боловч нотлох баримт байхгүйсэн болохоор удаан хуурж байцаалт авч чадаагүй. Тэгээд Russell цагтаагийн хэлцээс гараад өөрийгөө гимгүү гэдгээ Николагийн гэрээхэнд хэлэхээр шийдээд хэдэн өдрийн дараа Николагийн гэрт нь очсон.
очоод хаалгын тогшоход аав нь хаалгаа онгойлгоход Russell өдөөс нь I did not top the girls буюу одоо орчуулах юм бол айгүй яжилсан байдлаар би охтуудыг алаагүй шүү гэж хэлсэн. За тэгсэн чинь аав нь уурлаад манайхаас зайлахгүй бол би цагтаа дуудсан шүү гэж хэлэхэд Russell бол шууд айгаад цухтаад яваад өгсөн. Энийний дараа охтуудын газар дээр бас нэг шин цэцэг тавьсан байсныг нь хараад хинээс ирсэн болоо гэд үтсэн чинь бас л Russell-аас ирсэн байж таарсан. Тэгээд цагтаа нарт байгаа ерөөсөө ганцхан сэжигтэн штэ. Тийм бэжиж даварцсан ерөөсөө л гэрт нь очиод оршуулсан газар мазар энтер дээр нь очиод ахаар нь гэрэхнийх нь бол маш их уур уржсэн. За ингээд цагтаа нар охтуудын цогцолцсон газраас холгүй нэг цэнхэр өнгөтэй 2 ханцуу болон цээж нь улаан өнгөтэй тол болцсон цамцыг олсон. За цагтаа нар энэ цамцыг аваад Russell-ийн гэрт нь очисон чинь гэрт нь Russell байхгүй, найз охин нь хаалга тайлаад хаалга онгойлгол нөгөө нэг цагтаа нар цэнхэр цамцыг нийл барьсан байсан аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө найз охин нь хаалга онгойлгол шууд өөдөөс нь өө та нар Russell-ийн цамцыг олцсон биз дээ, хаанаас олсон бэ гэж цагтаа нарт хэлсэн. За тэгээд цамцан дээр байсан улаан тол бол цус биш ээ. Харин нэг улаан машины будагны ажлыг хийж агаад тэрнээс болоод ийм толботой болцсон юм а гэж цагтаа нарт хүртэл хэлсэн. За тэгээд охтын цогцсны хажуунаас Poison Ivy гээд ургамал олцсон. За тэгсэн чинь яг тэр цамцан дээрээс нь яг тэр Poison Ivy гээд ургамлынх нь навч юм одоо тиймэрхүү зүйл олцсон болохоор цагтаа нар энийг хангалттай нотлох баримт гэж үзээд Russell-ыг 1986 оны 10 дугаар сарын 31-нд бол баривчилж авсан. За ингээд Nicola Karen хоёрын гэрийнхэн нь Russell-ыг сэжигтэн гэж мэдчихсэн ч гэсэн цагтаа нарыг одоо баривчилж авахт нь бүр их гайхажсэн. Яасан гэхээр Russell Nicola-гийн гэрт нь хэд удаа иржсэн, нөгөө өрөө хөлсөлдөг дөгийгээд хүний найз нь байсан болохоор Nicola ч гэсэн Russell-ыг бүр хэд удаа харж исэн. Дээрээс нь бүр Nicola-гийн аавтай хөл бөмбөг цогтой нэг удаа тоглож исэн болж таарсан. За ингээд 1987 оны 12 дугаар сард Russell-ийн шүүх хурал эхэлж Russell өөрийгөө буруугүй гэж шүүх эхэлсэн. За яллах талд цэнхэр цамцнаас одоо өөр нотлох баримт байгаагүй. Тэгээд Russell-ийн найз охин шүүхийн эндэр дээр гараад цагтаа нар намайг хүчээр энэ Russell-ийн цамц мөн гэж надаар хэлүүлээд миний гарын үсгийг авсан. Энэ Russell-ийн цамц биш. Би юусоо энэ цамцыг амьдралтаа харж байгаагүй мэнэ гэд худлаа хэлцдэг. Дээрээс нь Russell-ийн өмгөөлөгч нар шүүхийн бүрэлдэхүүнд цагтаа нар ингээд охтын хэргийн нотлох баримтыг маш хэнэггүйгээр хадгалсан учраас энэ цамцыг шүүхэд хэрэгсэхгүй болох хэрэгтэй гэж хэлсэн. За ингээд шүүхийн бүрэлдэхүүн ердөө 2хан цаг хоорондоо зөвшөлтөөд Russell Bishop-ыг буруугүй гэж шийдсэн. За Russell буруугүй гэдэг шийдвэрт хүрснээ мэдээд шууд баярлаад шүүхийн танхимнаас гараад сэтгүүлч нар руу очсноо би буруугүй шүү гэж чанга орлоод буцаад шүүхийн танхим руугаа орсон. За тэгээд энийг сонссон охтын гэрийнхэн бол одоо мэдээж маш их сэтгэл санаагаар унсан. Охтуудынхаа алуурчныг барьчлаа, ашгүй нэг одоо шоронд алуурчин гэн оруулах нь гэж бодож исэн чинь буруугүйгээд бол Russell гараад ирсэн. За ингээд сэтгэл санаагаар унаад байж исэн чинь байдал бол улам дорцсон. За тэр нь юу байсан бэ гэхээр Nicola-гийн аавынхын талаар Brighton хоттой бол худал мэдээлэл тарсан. За нэг хүн цагтаад охтын аллаг гарахын өмнөх өдөр Nicola-гийн аав нь нөгөө өрөө хөсөлдөг дөгийн хоёр Nicola-г хүчнөж хүчирхийлж байгаа бичлэгийг үзээд сууж исэн гэд цагтаад хэлцдэг. За цагтаа нар хэлснийхэн дагуу очиж шалгахад хэлсэн хүн нь худлаа мэдүүлэг өгсөн болж таарад одоо маш хурдан аав нь бол буруугүй гэж нотлогдсон. За тэгээд хэдий аав нь буруугүй гэж нотлогдсон ч гэсэн худал цуурхал мэдээ бол маш хурдан тархаж эргэн тойрны хүмүүс хуршүүд нь хүртэл аавыг нь одоо охиноо алсан байж магадгүй гэж хартаж бодож эхэлсэн. Тэгээд амьдардаг байсан орон сууц дээр нь хүртэл янз бүрийн муухай зүйлсийг арилтгүй одоо нөгөө том палмастер энтрээр зурсан
хуршууд нь хүртэл ингээд энэ гэрээхэндээ ярьж мархаа болсон хажуугаар нь явготл ингээд үзэн ятсан харцаар яриад өөрийнхөө хааштай охиноо алдаад маш хэцүү байхад нь хүртэл ингээд дээрээс нь янз бүрийн сонь цуурхал мэдээ хүртэл тарааж энэ гэр бүлийг зовоож идэг нэрэ. За тэгсэн чинь тэгэж хэлсэн хүн нь хэн байсан бэ гэхээр нөгөө Russell Bishop тэгэж худлаа цуурхал яриа тараацсан байсан. Тэгээд охтын гэрээх нь Russell биш юм бол дахиж энэ хэргийн эзнийг олох хэрэгтэй. Өөр сэжигтэн байна уу гэсэн чинь харамсалтай нь өөр сэжигтэн байхгүй. Гэхдээ бид нар бол Russell-ыг хийсэн гэдэгт бол итгэлтэй байгаа. Тийм болохоор Russell-ыг ойрхон ажиглаж явах болно гэж гэрээхэнд нь хэлсэн. За тэгээд мэдээж энэ гэрээхэнд болон Brighton хотынд хангалтгүй байсан учраас ард иргэд Brighton хотын цагдаагийн хэлтсийн гадаа алуушныг ол гэсэн жагсаал цуглаан хүртэл хийжсэн. Тэгсэн энэний дунд нь Russell чинь бас л явж исэн. За тэгсэн чинь нэг сурвалжлагч Russell-аас чи юу н яагаад ингэж буруугүй гэдэг чинь ингээ шүүхээр батлагдаад гараад ирсэн байхад чинь энэ эрэхтэй холбогдоод яваад байгаа юм бэ гэсэн чинь Russell өдөөс нь хэлэхдээ би хэдий шүүхээр батлагдаж буруу гэж батлагдаж гарч ирсэн ч гэсэн шоронгийн ард нэг хүн орж иж миний нэр цэвэрлэгдэх болно. Тэрнээс биш зарим хүмүүс намайг одоо л сэжгэлсээр байгаа нь гомдолтой байна гэж тэр сурвалжлагчид хэлсэн. Тэгээд энээс хойшоо маш олон зурагт радио нэвтрүүлгүүд Russell-ыг хурж ирж яриа өгөөч гэд Russell ч гэсэн айгүй олон нэвтрүүлэгт оролцож өөрийгөө буруугүй шоронд орж байцаагдаж шүүхээр явсан нь миний хувьд л хамгийн хэцүү өдрүүд байсан гэдэр гэж яриа өгчсэн. За ингээд охтын аллага болсноос 2 жилийн дараа энэ хэрэгтэй ижил төстэй хэрэг гарч харин энэ удаа хохирогчвол амьд үлдэж чадсан. 1990 оны 2 дугаар сарын 4-нд нэг 2 хос ой модны ойролцоо машина тавьсан сууж исэн чинь модон дотроос нэг жоохон охин нүцгэн 2 үлнийх нь хооронд цус урсцсан гараад ирсэн. 2-оос шууд охины хараад охинд юу тохиолдсныг мэдээд эрэгтэй нь машинаасаа айгүй урдан гараад гүүгээ татсан чинь жоохон охин өөдөөс нь маш айсан байдалтай та намайг хулгайлах гэж гинүү? Намайг хулгайлаад өөр тишээ авч явах гэж байгаа мó гэд аюу амир айсан байдалтай хэлсэн чинь нөгөө эрэгтэй нь гүйгүү бит хоёр чамд туслахаар ирлээ гэж охиныг тайвшруулсан. За энэ жоохон охиныг бол Rachel Watts гэдэг ердөө 7 настай охин байсан. Тэгээд охин хэлэхдээ намайг нэг том эрэгтэй хүн алах гэж оролцсон. Намайг модонд үлдээчээд яваад өгсөн. Хайцныг би мэдэхгүй байна гэж хэлсэн. За тэгэнгүүт хосууд охиныг хамгийн ойрхон байсан айлд аваачаад тэндээсээ цагтаа руу ярьж цагтаа нь бол түргэнтэйгээ тэр айлд хурж ирсэн. За тэгээд Rachel өөрт юу тохиолдсноо ярихдаа тэр өдөр Rolco өмсөд карманда 1 паундтай ойрхон дэлгүүрээс гой амттай юм авч ид гэд явж байхдаа төөрөөд дэлгүүрээ олж чадахгүй байхдаа замын хажууд машин цасаа зогсож исэн эрэгтэй дээр очиод дэлгүүр аль зүгт байгаа вэ гэж асуусан чинь нөгөө хүн чинь өдөөс юу ч хэлэлгүй намайг барьж аваад машиныхаа багажинд хийцэн гэж хэлсэн. За тэгээд Rachel-ийн хувьд бол энэ хавьд нүүж ирээд ерөөсөө удаагүй байсан. Дээрээс нь аав нь машины механик гэдэг хүн байсан болохоор аавтай натлах юм хийдэг эрхтэй байна гэж бодоод итгээд очисон чинь шууд одоо юу ч хэлэхгүй машиныхаа багажинд хулгайлаад аваад хийцэн. За багажинд байхдаа Rachel Rolco тайлж тавиад дараа нь харанхууд эргэн тойронд нь юу байна гэж хайж агаад нэг алах шиг зүйл аваад багажийг дотроос нь нүдэж эхэлсэн. За тэгсэн чинь нөгөө эрэгтэй чинь жолоочийн судлаас наад алхаа болохгүй бол чамайг алах шүү гэж хэлсэн. За тэгсэн чинь охин ерөөсөө тоохгүй нүдсэрлээсэн. За энэний дараа машин гинт зогсоод охиныг бол багажнаас нөгөө эрэгтэй чинь чирж аваад арын судал твтүүлж агаад хувцсын тайлаад хүчнээд дараа нь гараа хүзэн дээр нь тавьж агаад боомлж эхэлсэн. За тэгээд хэсэг хугацааны дараа Rachel бол ухаан алдаж унаад дараагийн удаас эрэхтэй ой модон дотор нүцгэн, даарсан, мөчрөний доор хэвтэж байгаа байдалтай сэрсэн. Мөчрөн доороос мөлгөж гарч ирээд нөгөө хоёр хостой тааралтаад цагтаа түргэн бол охин дээр ирсэн.
За тэгээд Рэйчел өөрт тохиолдсон бүх зүйлээ цагтаа тэлж цагтаа нар Рэйчлийн алдсан ой модон дотроос охины роликийг олж авсан. Мөн ой модон дотор машины дугууны мөр байсныг нь олж аваад шинжилж үзэж агаад хэний машин байх магадaltaйг нь гаргаж ирэхэд Russell Bishop-ийн машин болж таарсан. За цагтаа нар Russell-ийн гэрт нь очиход Russell бол машиныхаа багажийг сой зур угаацсан зогсож байхдаа цагтаа нарт шууд баригдсан. Цагтаа нар багажны хаалгыг нь харахад яг л нөгөө Рэйчлийн хэлсэн шиг алхаар зогсон тэмдгүүд бол энэ тэрүүгээр дүүрсэн байсан. За тэгээд энэ удаа цагтаа нар маш олон нотлох баримтууд байсан. Үүнд юу байсан бэ гэхээр Рэйчлийн роликн дээр болсон улаан бодог Russell-ийн машины бодогтой яг таарч исэн. Мөн Рэйчлийн хувцсан дээрээс олцсон хэсэг материал машины багажны материалтай 100% таарсан. Мөн Russell-тай адил төстэй 10 эрэгтэйг зогсоож агаад Рэйчлээс энэ дундаас хэн чамайг өвтгсөн бэ гэж асуухад Рэйчл бол шууд л Russell руу хурууга заасан. За ингээд 1990 оны 12 дугаар сарын 13-нд шүүх хурал эхэлж угаасаа маш олон нотлох баримттай байсан болохоор шүүхийн буралтгүй маш хурдан Russell-ыг буруутай гэж тогтоож ердөө 14 жилийн ялыг бол өгсөн. Гэхдээ иймэрхүү хэрэгт өгдөг maximum sentence буюу ялын дээд хэмжээ нь тэр үедээ юм байсан билээ. За харин Никола болон Karen охины гэрийнхэн бол шууд Russell-ыг энэ хэрэгт буруутай гэдгийг тогтооглоо гэдгийг мэдээд шууд Russell-ыг өөрсдийнх нь охтын хэрэгт буруутай гэдгийг мэдчихсэн. За Russell болохоор охтын хэрэгт буруугүй гэд бүр нөгөө шүүхээр шийдэрлэгдсэн байсан шүү дээ. Тийм болохоор ерөөсөө дахиж шинэ нотлох баримт олттол шүүх хурал болох боломжгүйгээс хуулиараа тийм заасан байт юм билээ. За тэгсэн чинь 2005 онд шүүх эмнэлгийн магадлалгааны хууль өөрчлөгдөж хэрвээ шинэ ДНК-гийн нотлох баримт олцсон бол хаасан хэргийг дахин сэргээж болох хууль батлагдсан. За ингээд бүхэл бүтэн 28 жилийн дараа буюу 2016 он болж янз бүрийн ДНК шинжилгээ хийж чаддаг болсны дараа 1986 онд охтын арснаас авсан шинжилгээг дахин микроскопны доор тавиад шинжилж үзэхэд Russell-ийн үхсэн арс хоёр охтын биен дээр байсныг нь бол олж авч чадсан. За тэгээд 1986 онд тейпинг гээд охтын биенд нь скотч нааж агаад хуулж авахаар биен дээр одоо ямар хин хиний ДНК байгааг хэлж өгдөг тест зорилыг тэр үедээ хийгээд хадгалсан байсан. Тэгээ бас яг 1980-ад оны үед ингэж нарийн шинжлэх технологи байхгүй байсан болохоор Russell-ыг тэр үедээ барьж чадаагүй. За ингэж шоронд байсан Russell-ыг дахин баривчилж авч шүүх хурал бол 2018 онд эхэлсэн. За охтын хэрэг гарснаас бүхэл бүтэн 32 жилийн дараа дахин шүүх хурал болоход Russell өөрийгөө дахин буруугүй гэж шүүгдсэн ч гэсэн энэ удаа шүүхийн буралтгүйн бол Russell-ыг буруутай гэж үзэж насаар нь шоронд хоригдох ялыг өгсөн. Харин Russell-ийн экс-найз охин шүүхийн өмнө худлаа ярьсан гэж 6 жилийн шоронд орох ялыг бол авсан. Тэгээ сүүлд өөрөө Russell-ийн шүүх хурал болж байхад би худлаа цам цараагүй гэж хэлсэн юм аа. Би худлаа ярьсан. Яагаад худлаа ярьсан бэ гэх юм бол Russell намайг ална гэж хүчирхийлдэг байсан болохоор айсандаа би худлаа ярьсан юм аа гэж шүүхийн бүрэлдэхүүний өмнө хэлсэн. За тэгээд энэний хувьд гэх юм бол хэрвээ одоо энэ экс-найз охинтой үннээ хэлсэн бол Russell дахин өөр нэг жоохон охиныг хүчнэдэж одоо баг алах шахах хэрэг гарахгүй л байсан байх гэж бодож байна. Тэгээд экс-найз охин нь энэ жил шоронгоос гарсан 2025 онд. Тэгээд Russell-ийн хувьд гэх юм бол 2022 онд 55 настай байхдаа хорт автар тусаж өгсөн. Харин Brighton хотын цагтаагийнхан бол охтын гэр бүлийнхнээс бол уучлаарай бид нар энэ хэрэг дээр маш дутуу ажилласан байна гэдгээ хэлсэн. За тэгээд охтын гэр бүлийнхэн бол охтуудтай зориулаад нас барсан паркт нь маш том хүүхдийн тоглоомыг барьсан. Газарт нь Никола Karen хоёрын дурсгал 1986 он гээд маш том зүрх зурсан одоо ийм гоё хүүхдийн тоглоомын талбайг барьсан. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэл гэвэл нэг иймэрхүү маань. Тэгээд миний хувьд гэх юм бол иймэрхүү муухай хүүхэд
мөвтгсөн хүчинцэн иймэрхүү хүмүүсийг бол зүгээр шууд л цаазаар авах хэрэгтэй гэж боддог. Тэгээд энэ нэргийн тал дээр надад бол ерөөсөө хэлхүүг алга. Та нар маань юу гэж бодож ийн доор комментээр бичээрэй. Тэгээд дараа 7 хоногийн дугаар хүртэл баяртай. 좀 더 재생 쇼